За улсын хэмжээгээр манай одоо хурдны зам, улсын чанартай зам, дамжин өнгөрж идэг сумдууд дээр ялангуяа одоо хүүхдүүд иргэд зам гарахдаа гэмтэж бэртэх, зам тээврийн осолд одоо өртөх ийм магадлалууд маш өндөр байдаг. Энэ нь болох юм бол одоо манай босоо тэнхлэг болон хэвтээ тэнхлэгийн дайран өнгөрж байгаа нийтдээ 300 одоо 30 гаруй сумнаас нэг 60-аад сум нь бол яг ийм одоо огтлцол дээр байгаа юм л да. Тэгэхээр манай Баянгол сум буюу одоо баруун хараагийн хувьд гэх юм бол яг ийм хоёр урсгалтай өндөр хурдны зам явж байгаа. За яг үүнтэй адилхан манай Төвийн бүсийн Дархан Сэлэнг Төв аймгийн маань хувьд бол нийтдээ 48 сум, нийтдээ 118,469 км²-д нутаг дэвсгэр дээр байгаа. За ингээд жишээлбэл Төв аймаг одоо Төв аймгаас ихэд бол Эрдэнэ сум, Баян сум, Лүүн сум, Эрдэнэ сант сум, за тэгээд Баян Чандман сум гэдэг томоохон сумдууд, Батсөмбөр сум байгаа. За Сэлэнг аймгаас их юм бол одоо яг энэ том зам одоо баруун хараа байж гэн, баруун бүрэн байж гэн тийм ээ. За ингээд нэлээд олон сумдууд байгаа маа. Тэгээд эндээс бид нар бас зам тээврийн яам, за тэр автоэрийн газар холбогдох байгууллагуудтай одоо хамтарч ажиллаад засгийн газрын хэрэглэх газартай бас хамтраад судалгаа хийлгүүлж байгаа. За ингээд үндсэндээ бол манай Баянгол буюу баруун хараад маань бас энэ одоо иргэдийн одоо аюулгүй нөхцөл байдал зам хөндлөн гарах гүүрэн гарцыг барих ийм одоо судалгааны ажил хийгдээд энэ судалгааныхаа ажлын талаар бас одоо оны өмнөөс эхсүүлээд бас тухайн сумдуудын удирдлагуудтай ингээд хамтраад харилцаа явьж байгаа. Өнөөдөр тэгээ засаг дарга, хурлын дарга болон бас босоод одоо багийн дарга нартай энэ тухай санал солилцлоо.